Сайн байцгаана уу? Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн хүрэгдэг хуулийг энгийнээр ярилцлагын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод. За энэ удаагийнхаа дугаараар гэрийн тэжээвэр амьтантай холбогдох асуудлын талаар та бүхэнд хүргэх болно. За энэ удаагийн дугаарт маань Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн хувийн эрх зүйн тэнхимийн багш Ган Хүрэл оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. Түүн түрүүндээс иргэдэд маань гэрийн тэжээвэр амьтан гэж одоо ямар амьтныг хэлэх үү? За ямар хүн ер нь гэрийн тэжээвэр амьтан тэжээх хэрэгтэй байдаг юм бол? За 2023 оны 12 сард буюу өнгөрсөн жил манай залуу хуульчид маань бас судалгаа хийгээд гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг баталсан байгаа. За тэгээд энэ хууль маань өөрөө 2024 оны 1 сарын 1 буюу энэ жилээс эхлээд хэрэгжээд явж байгаа. За тэгээд энэ тус хууль дээр бол гэрийн тэжээвэр амьтныг тодорхойлсон байгаа. Тэр нь юу вэ гэхээр мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн тэр нөгөө мал амьтан мал таваа шүү мал. За тэгээд ферми гахаад тааж гэх юм уу. Эдгээр малаас мал амьтнаас бусад гэршүүлсэн амьтныг ойлгоно гэдэг. Ер нь бол аваад үзсэн. За хамгийн түгээмэл мэдээж гэрийн тэжээвэр амьтан болвол нохоо муур байгаа. За тэгээ бусад төрлийн зэрлэг амьтныг ч гэсэн хэрвээ гэршүүлчих юм бол гэрийн тэжээвэр амьтны тоонд бол зүйсээр оруулна гэсэн иймэрхүү тодорхойлт байна. За тэгэхээр асран хамгаалагч нь амьтны өмнө ямар үүрэг хариуцлага хүлээсэн байдаг юм бол? За үндсэндээ бол яг тус хуулиар бол хоёр асуудлыг бол зохицуулахыг зорьсон байх шиг байгаа юм. За эхний асуулт нь болохоор нэгдүгээрт тухайн гэрийн тэжээвэр амьтныг асран хамгаалах үүргийг асран хамгаалагчд нь огдуулах нэгдүгээрт. За хоёрдугаарт гэх юм бол тухайн гэрийн тэжээвэр амьтнаас бий болсон хохирлыг асран хамгаалагчд нас эзэндээ үүрүүлэх ийм үндсэн зорилготой байгаа. За энэ хүрээнд асран хамгаалагч нь бол нэг ёсонд тухайн гэрийн тэжээвэр амьтныг зохих ёсоор хайрлж хамгаалах үүргийг хүлээгээд байгаа юм л та. Тэгээд түүний өрөөнд болохоор тодорхой хэмжээний сургалтанд суугаад тэгээд тэр сургалт нь бол миний ойлгож байгаагаар бол ямар байдлаар зохих арчилгааг тухайн гэрийн тэжээвэр амьтанд хүргүүл зохихын эрүүл мэндийн хоолны ч гэдэг юм уу тийм сургалтыг бол орон нутгийн нэгж байгууллагуудаар дамжуулаад хүргэх юм шиг байна. За тэгэхээр нохоо муур бүртгүүлэхэд ер нь ямар бичгээр амьд шаардлагатай байдаг юм бэ? За тус хуулиар бол нохоо муурыг бүртгүүлэхэд хэд хэдэн шаардлага тавигдсан байгаа. За үүнээс аваад үзэх юм бол ямар ч нохоо муурыг өөртөө ингээд шилжүүлэн худалдаа авснаас хойш ч юм уу. За эсвэл эзэнгүй нохоо муурыг үрчилж авснаас хойш тийм ээ. 30-аас ер нь 50 хоногийн дотор баг хорооны нохоо муур бүртгэлтэй холбоотой юм сан байгаа. Тэрэнд бүртгүүлэх юм үүргийг хүлээж байгаа. Тэгээд ийхүү бүртгүүлэхтэй болохоор яах юм бэ гэхээр нэгдүгээрт нөгөө түрүүний яриадсан сургалтанд суусан гэдэг тийм гэрчлэгээтэй байх хэвээр. Хоёрдугаарт гэх юм бол тодорхой хэмжээний бас тухайн амьтныг эрүүл тэгээд зохистой арчилж хамгаалнаа гэсэн орлогын хүсвэрээ нотлох ийм үүргийг бол хүлээсэн байгаа. Тэгээд яг энэ маань бас нэг талаараа яг орон нутгийн гэх юм уу иргэдэд яг бүртгүүлэх боломжтой юу гэдэг дээр бас жоохон ярилцаатай байгаа. Хоёрдугаар гэх юм бол баг хорооны засаг дарга тухайн нохоо муурыг бүртгэхтэй холбоотой бүртгэлийн санг бүрдүүлсэн үгүй гэдгээс одоогоор бас тодорхойгүй асуудал бас байгаад байгаа. Хуулиараа бол тухайн бүртгэлтэй холбоотой журамч гэдэг юм уу санг болвол энэ хууль хэрэгжчихснээс 6 сарын дотор гинэ гэсэн ийм зохицуулалттай байгаа. Тэгэхээр мөрдөж эхлээд тайлбарын 6 сар болсон байгаа учраас хуулийнхаа дагуу уг нь бол аль хэдийн хийцэн байх хэрэгтэй байгаа. Хэрвээ тэгээ бүртгүүлээгүй байх юм бол тодорхой хэмжээнд сургалтанд суугаагүй байх юм бол зөрчлийн тухай хуулиар торгуулнагдуулсан ийм зохицуулалттай байна. Тэгэхээр нийслэл хотод гэрийн тэжээвэр амьтан тэжээдэг хүмүүсийн хувьд бол олон нийтийн газраар салхилуулагч гэдэг юм уу авч явах шаардлага үүсдэг. Тэгэхээр энэ тохиолдолд ер нь хэрхэн авч явах шаардлагатай байдгийг. Хин нэгэн хүнд ингээд хохирол учруулах юм бол ямар хариуцлага хүлээлгдэг юм бол? Ер нь бол энэ хариуцлага асуудал бол маш чухал асуудал байгаа. Энэ хуулийг батлагдсан 2004 оны нийслэлийн эдийн засгийн орлогын
нохоо муур одоо арчлагтай тэжээгтэй холбоотой. За тэгээд устдахтай холбоотой юм бас нэг журам байсан. За гэхдээ яг энэ журмыг яг үнэ гэхлээр энэ хууль батлагдсанаас хойш яг хүчингүй болгосон тийм шийдвэр бол гараагүй байгаа. Тэгэхээр яг мэдээж үйлчлэгээ хууль нь болоод төрүүлж үйлчлэнэ. За тэгээд хуулиар болоод одоогийн гэрээний дэжигүүр амтны хуулиар болоод өмнөх журам дээр ч гэсэн ерөнхий одоо нийтлэг зохицуултны яваа гэхээр нохоо муур гэрээний дэжигүүр амтан дижээж байгаа түүний өмнө одоо үр хүлээж байгаа юм бол хэрвээ одоо олон нийтийн газар авч явахаар бол зайлшгүй за үзүүлчтэй хөтөлбөөтэй за тэгээд хошуурчтай авчих хэрэгтэй гэдэг ийм өөрийг хэлж байгаа. За яг хуу зөвхөн одоо нохоо муур ч юм уу гэрээний дэжигүүр салхилуулах зорилттой тийм талбай авах юм бол хүзүүч хошуурчны шаардлага бол үр хүлээх байгаа. Тэгэхээр энгийн одоо бусад нөхцөлт юм аа хатуур одоо удамж талбайд авч байгаа бол нэг бол одоо хошуурчтай авах хэрэгтэй эсвэл заавал хөтөлбөөтэй авах хэрэгтэй. За магадгүй нөгөө жижигхэн нохоо муурны авах юм бол цүнхэнд авч явах хэрэгтэй гэдэг ийм одоо үүргийг бол эзэн болоод за асран хамгаалах төр одоо асран хамгаалахаас үүрэг хүлээж байгаа этгээдүүд бол ногдуулж байгаа. За тэгээд энэ үүргээ хэрвээ биелүүлэхгүй байх юм бол торгуулийн зөрчлийн хуулиар торгуулийн санкц байгаа. За магадгүй энэ үүргээ биелүүлээгүй болоод бусдад хохирол учруулах яах вэ гэдэг юм асуудал хангалттай бусдын эрүүлэнд болоод ид хөрөнгө тохирол учруулах. За энэ дээр бол үндсэндээ бол тухайн үүргээ биелүүлээгүй гэдэг утгаараа эзэнд нь болоод за магадгүй төр харж яасан юм үйлчлэл эргэлж байгаа тэгээд байсан бол тэр нь одоо хохирлыг хариуцах юм үүрэг ногдуулж байгаа. Үүрэг хүлээнэ гэсэн. Тэгэхээр үндсэндээ бол одоо бид нар бол өдөр тутамдаа за лифт ч гэх юм уу орцондоо лифт удамж талбай тийм ээ хөтлөөгүй юм сул явж байгаа бас нохоонуудыг хардаг, муурнуудыг хардаг. Тэгэхээр нөгөө ихэнх тохиолдолд бага насны хүүхдийн энэ нохоонууд ч юм бол маш том биетэй харагдана л да. Бид нар өөрсдөө том биетэй учраас том одоо насан турш үеийн бол магадгүй жижигхэн хөөрхөн айхаа аюулгүй санагдаж магадгүй. Гэтэл бага насны хүүхдэд бол энэ аюул том гэж байна. Тийм ээ. Тэгээд түүнээс айгаад ямар нэгэн байдлаар одоо юу ч юм бэ худамж талбаараа явж байгаа түүгүүд айгаад машин нэмэр ороод машин мөргүүлжлээ гэж байна. Энэ дээр бол яалчгүй одоо хошоочгүй загтлуугүй нохоомор одоо ингэ салхилуулж явчихсан үний буруу гэдэг байдлаар хохирлуулах ийм эрсдэл байгаад байна. Тэгээ энэ дээр бас одоо нохооморд ижиж байгаа хүмүүс цаашгүй анхаарах шаардлага байна. За тэгэхээр гэрээний дэжигүүр амтны хэмжээтэй холбоотой өөр одоо ямар асуудал гардаг юм бэ? Шинжлэх зохицуулалтын хувьд гэх юм бол хэд хэдэн шинжлэх зохицуулалтын гэрээний дэжигүүр амтны тухай хуулиар орж ирсэн. За тэр нь бол эзэнгүй нохоо муурыг за буудаж өнөхтэй холбоотой журмыг бол өөрчилж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хуулийн маань бас нэг зарчим нь бол инэрэнгүй ёсны зарчмыг бол оруулж ирсэн байгаа. Энэ хүрээнд буудан ороохон бол бас одоо орчин үеийн хүмүүлэг инэрэнгүй арчилсан нэгэнд бол байж өсгөө зүйл юм байна гэдэг үүднээс энэ төрлийн одоо устгалд оруулах одоо журмыг бол шинжилнэ гэдэг юм зохицуулалт орж ирсэн. Хагцгүй энэ журам маань өөрөө энэ хууль хэрэгжиж эхэлснээс 5 жилийн дараа болчихно гэж байгаа. Тэгэхээр одоогоос 5 жилийн дараа гэхээр 2019 оны магадгүй 1 сарын 1-ээс цаашдаа бол буудан одоо ингэж устгалд оруулдаг явдлыг бол байхгүй болгоно. За тэрний оронд яг гэхээр энэ одоо эзэнгүй нохооч гэх юм уу энэ гэрээний дэжигүүр амтан байх юм бол тодорхой хэмжээний нэг асран хамгаалах байранд авчнаа гэдэг. За тэндээс хүмүүс бас үрчилж авах ийм боломжийг бол бүрдүүлж байгаа. За үнэхээр одоо зайлшгүй тохиолдолд хорох шаардлагатай бол буудахгүйгээр бусад төрлийн инэрэнгүй аргыг ашиглана гэсэн байна. За гэрээний дэжигүүр амтанд дижиж байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол бас нэмэлтээр үүрэг орж ирж байгаа. Тухайн амтныхаа одоо үржилт оруулах тэр процессыг бол зогсоох шаардлагатай одоо эмнэлгийн аргаар тийм ээ үрийн сувгийн боож гэх юм уу ийм байдлаар бас зогсоох үүрэг хүлээж байгаа. Яг нь үржүүлгийн журмаар дижиж байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол тодорхой хэмжээний бас одоо тусгай зөвшөөрөл аваад за энэ чиглэлийн үйлчлэгээ бас явуулнаа гэсэн ийм бас үүрэг хүлээж. За үндсэндээ бол яг бас одоо сан бүрдүүлээд байгаа гэрээний дэжигүүр амтантай. За үүнтэй холбоотойгоор бол чипс болгоно гэсэн байгаа. Нохоо мууруулан гэрээний дэжигүүр амтантай. За тэгээд энэ чипээр дамжуулж мэдээж одоо алга болох юм бол тийм ээ тодорхой хэмжээнд за нөгөөдөгөр бас одоо удамшлага тавьж байгаа эзэнгүй амтан байх юм бол энэ маань үнэхээр эзэнгүй залбир амт юм уу эсвэл хин нэг эзэнтэй мөн гэдэг бас чипээр дамжуулаад
За тэгээд тухайн эзний бас тухайн чипээр нэмжээд хаяг бүртгэл мэдээлэл нь тодорхой болж байгаа учраас тогтоох юм боломжтой бас болж ийн гэж ойлгож байна. За бас нэг яг нэг асуудал байгаа нь түрүү хэлсэнчлэн эзэнгүү одоо золбин амьтантай холбоотойгоор Монгол улсад бол бас золбин нохоо ч гэдэг юм уу бариулж байгаа ийм бичлэг бас тодорхой кейсүүд бас байгаад байдаг. Энэ дээр бас хэн хариуцлага хүлээх юм бэ гэдэг дээр бас одоогор бол яг тодорхойгүй байна. Гэхдээ яг судлаачийн зүгээс бол аваад үзэх юм бол Монгол улсад байгаа эзэнгүү амьтад бол ерөөсөө бүгд ийм төрийн одоо хараа хэлбэл байх хэрэгтэй. Одоо жишээлбэл аргал ингэрч гэдэг юм уу шонхор шуурч гэдэг юм уу тэ зэрлэг амьтад. За энэ зэрлэг амьтдыг агнуулах зөвшөөрлийг квотыг за байгаль орчны яамнаас өгдөг. За дээр нь тухайн амьтныг бас харьлаж хамгаалах тэ одоо тэр зээрийн нүүдлэгч гэдэг юм уу үүнтэй холбоотой асуудлыг бүгдийг ерөөсөө төрмөө зохицуулж байгаа. Тэгэхээр энэ золбин нохойг бас устгалт оруулах үргэлж гэсэн төр өргөлөөгээд байгаа. Тэгэхээр нөгөө энэ устгалт оруулаагүйгээс болоод одоо эсвэл нөгөө асран хамгаалах байранд нь авиачаагаас болоод хүн амьтан уурсан гэдэг юм уу эрүүл мэндэд охирол учруулсан асуудал байгаа бол энэ дээр зайлшгүй төр охирол одоо үүргээ биелүүлэх учраас төр энэ дээр хариуцж шаардлах. Охирлыг хариуцж шаардлах ийм өргөл байсан байна. Малчны хавьд болохоор чипс болуулаад бас сургалтын сон гэдэг үлээс хүндрэлтэй асуудал. Тэгэхээр ингэж чадаагүй нөхцөлд ямар хариуцлага вэ? За зөрчлийн тухай хуулиар бол энэ гэрийн тэжээгээр амьтныг одоо асран хамгаалж байгаа гэхэд маань сургалтын цуугаагүй за бүртгүүлэг байх юм бол за хамгийн багадаа 100 сая төгрөг цаашлаад 300 сая төгрөг хүртэл одоо мөнгөөр юм торгуулах юм одоо хуулийн зохицуулалттай байгаа. Гэхдээ яг малчид дээр бол яг нэг бол онцгой тохиолдол гэж бол үзэж болно. Тэрний юм ихээр энэ гэрийн тэжээгээр амьтныг яагаад тэр хүчиндээ аюулгүй болох үргийг ингээд одоо тухайн эзэнд нь хүлээлгээд байна гэхээр суран газар одоо орчин тойронд аюултай амьтныг бас дижээхэд маш олон одоо хүнтэй хүүхэдтэй гэдэг юм уу ойрхон дижээхэд бас тодорхой хэмжээний үүргийг эзэнд нь бас ногдуулаад байна л та. За дөрөв нь бас хэлхээ мартцаж энэ нохоо муурыг гэрийн тэжээгээр амьтныг хүүхдийн тоглоомын дотор саллуулахгүй байх юм журмтай байна. Хуулийн зохицуулалттай байна. Тэгэхээр үндсэндээ бол энэ хууль маань яг одоо зорилтод орон зай нь бол суран газар байна. Гэтэл малчтын үед гэх юм бол гэрийн тэжээр одоо ялангуяа нохоо тийм ээ ямар зорилгоор гэршүүлэн дижээж яана гэхээр ерөөсөө л нөгөө хотоо одоо мануулах тийм зэрлэг амьд чон үнэгч гэдэг юм уу ийм зэрлэг амьдаас малраа хамгаалахын тулд дижээж байгаа гэршүүлж байгаа. Тэгэхээр энийг бас яг үнийг гэхэд одоо тэр нөгөө хотч нохоо ч гэх юм уу энэ хотч нохоо суурин газар байгаа одоо илүү одоо нөгөө хөөрхөнч гэх юм уу энэ зорилгоор ашиглаж байгаа амьтантай бас харьцуулах юм боломжгүй тусад нь авч үзэх шаардлага байна. За хуулийн зохицуулалт дээр ч гэсэн би бас нэг зүйлийг бас орхигдуулсан байна. Тэрний юм бэ гэхээр гэрийн тэжээгээр амьтанд орохын тулд тодорхой хэмжээний тухайн амьтны ашиг шимийг авах зорилгогүйгээр өөрөөр хэлбэл одоо маш энгийнээр хэлэх юм бол зүгээр хөөрхөн болохоор тэ тижээж байгаа юм амьтад байна. Гэтэл орон нутгийн тэр малчтын хонийг одоо хотоо нэг манжаага нохооны өвдөх юм бол тодорхой хэмжээний хамгаалтын зорилгоор ашиглаж байгаа учраас үүнийг бол ашиг шимийг хүртэх зорилгоор гэршүүлэн тижээж гинэ гэж ойлгоод энэ үлийн ангилалд оруулахгүй байх юм боломжтой байна. Гэхдээ энийг бол бас одоо шүүх одоо үнэхээр асуудал үүссэн тохиолдолд хуулийг хэрэгжилж байгаа этгээд маань тайлбарлах шаардлагатай. За баярлалаа тань. Манай энэ удаагийн подкастт ирж оролцсон. За энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ гэрийн тэжээгээр амьтантай холбоотой асуудлын талаар хүргэлээ. Дараагийн дугаар хүртэл баяртай.